Танд яг одоо Unitel Group-ийн бүүвэ хөтөлбөрийн сонсдог үлгэрийн төвөр хүрч байна. Гуталд муур. Эртээ урд цагт нэгэн тэрэмчин 3 хүүтэйгээ амьдардаг байлаа. Тэдний 2 том хүү нь хуваа хичээсэн шунхай зантай бол харин хамгийн бага хүү Габриэл нь маш шудраг найрсаг нэгэн ажээ. Гэтэл нэгэн өдөр аав нь насан үүд болж тэдний амьдрал нэг л мэдгэд орвонгороо эргэх нь тэр. Тэрэмчний хамгийн том хүү нь аавынхаа тэрмийг өвлөн авч, дунд хүү нь нэгэн илжиг өвлөн авч гин. Харин баг хүү нь ганц мууртай л үлдэж гинэ. Би одоо юу хийх вэ? Надад ямар ч мөнгө алга. Хэрхэн мөнгө олж амь зуух вүлээ гэж муураа илбэн сууж байхдаа Габриэл санаа зовнин хэллээ. Түүний муур нь ярьж чаддаг бөгөөд маш ухаантай сэргэлэн муурajээ. Зовлон бэрхшээлж аз болон хувирдаг юм. Иймээс битгий санаа зов. Харин надад нэг гялалцсан гой гутал савхин цүнх аваад гэж муур нь хэллээ. Өөрийн муураа ярьж чаддгийг Габриэл хөө мэдтгүү байсан бөгөөд маш их гайхан зочирдож "Хүй, чи чинь сая юм ярив уу та? Чи ярьж чаддаг хэрэг үү?" гэж асуулаа. Муур Габриэлд хандан "Тийм ээ эзэнтэй минь. Би ярьж чаддаг билээ. Та зүгээр л миний хийснийг дагаасай гэж би хүсэж байна. Та миний хийснээр болох уу?" гэлээ. Муурны хэлхийг сонссон Габриэл хүү маш их гайхан "Тэги болж байна" гэлээ. Дараа өдөр нь муур гялалцсан шинэ гутлаа өмсөөд савхин зүнхээ яншуугаар дүүргэн туулайн үүрний ойролцоо нугтав. Удалгүй нэгэн дарган туулаад дотгошгүй орлоо. Муур шалуухан түүнийг барьж аваад хааны ордонд аваачиж "Хаант минь, танд бэлэг авч ирлээ. Карабасын Маркус эзэнтэн үүнийг танд явууллаа" гэж муур хааны өмнө мэхийн ёслов. Ихэд гайхсан хаан "Хөөх, ярьдаг мууруудаа. Ямар сони юм бэ? Ийм зүйл бас байдаг. За, ойлголоо. Танай эзэнт маш их баярлалаа" гэв. Дараагийн өдөр нь муур 2 ширхэг ятуу шуу бариад мөн л хаанд бэлэг болгон илгээлээ. Өгөөмөр Маркусын явуулсан бэлгэнд хаан маш их талархаж бэлэг хүргэж ирдэг ярьдаг муурч сэтгэлийг нь татах болжээ. Хаан мууранд хандан "Би өнөөдөр охинтойгоо голын эргээр зугаалах гэж байгаа" гэж хэллээ. "Өө, тийм үү хаантаа. Та охинтойгоо сайхан зугаалаарай" гэж муур хэлв. Муур энэ мэдээг Габриэлд хэлэхээр яарангуйлээ. Энэ мэдээг эзэнтэнд би заавал дуулгах хэрэгтэй. Маш сайхан боломж гарлаа шүү. Үүнийг л алдаж болохгүй. Хурдан үүнийг эзэндээ дуулгая гэж тэр өөртөө үлсээр Габриэл эзнэр үгээ яаран очлоо. Хурдлаарай. Бид гол дээр очих хэрэгтэй байна" гэж муур хэлэхэд Габриэл гайхсан хэдий ч үүнээс нь сүрч чадалгүй дагаад явлаа. Габриэл хүү яг юу болох гээд байгааг яагаад өөрийг нь дагуулж явааг ойлгохгүй байлаа. Тэд явсаар голын ирэг дээр ирэхэд муур "Одоо эзэнтэй, та хувцаа талиад гол руу үсрээрэй. Таныг аз ивэх болно" гэж Габриэлд хэллээ. Габриэл бүрч гайхаж орхив. Энэ муур намайг яг яах санаатай байгаа юм болоо? Энэний үгэнд орох нь зөвдөх үү? Руудах уу? Яах ёстой юм болоо? Хэмээн Габриэл хүү дотроо эргэлзсэн бодно. Ус хэдий хүйтэн харагдаж байсан боловч муур түүнийг маш их шахаж байсан учраас түүний хэлснээр ус руу үсрэн оржээ. Габриэл голын усанд сэлж байх яг тэр үед хааны сүйх тэрэг хажуугаар нь өнгөрч яваад таарчээ. Муур Габриэлийн хувцсыг цуглуулад нэг чулууны ард нуулаа. Тэгээд муур туслаарай. Манай эзэнтэн дээрэмтүүлчихлээ. Дээрэмчид түүнийг гол руу шидчихсэн. Одоо эзэнтэн маань голд живж байна. Туслаарай. Тусламж хэрэгтэй байна. Туслаарай таминэ гэж хашгирч гарлаа. Габриэл ч усанд живж байгаа мэд усан дотор гар хөлөөс авчин зогсох ажээ. Хааны зарц нар ч яарангүйн очиж Габриэлийг уснаас татан гаргалаа. Энэ үед муур хаан дээр очиод "Хаант минь маш их баярлалаа. Энэ хүн бол манай эзэнтэн билээ. Дээрэмчид Маркус эзэнтний өмсөж байсан хувцсыг нь хүртэл хулгайлсан" гэж хэллээ. Үүнийг сонссон хаан "Тийм бэ? Үннийг хэлэхэд чи их азтай юм аа." "Тийм ээ, үнэхээр азтай юм. Сүйх тэргэнд минь илүү гоёлын хувцс байгаа.
энэ хувцсыг өмсчих. За, алив гэж хэлээд Габриэлд хувцсыг өмсгөлөө. Хувцч түүнд маш сайхан зохиж байсан бөгөөд хаан болон хааны охин нь Габриэлийг голд живж байснаас хамаагүй илүү царайлаг сайхан залуу болсныг хараад ихэд биширсэн харцаар ширтэцгэн. Тэгээд хаан бидэнтэй хамт зугаална уу гэмэн Габриэлийг урьлаа. Энэ хооронд муур тэднээс урьдж тарайн талбайтай эрдэн шиш хурааж байгаа хүмүүстээр очиод хурц сарвуу аимшиг шүдээ яралцуулан хой та нар сайн сонсцгоо. Бүгд сонс. Одоо удахгүй энэ хавар хаан явж өнгөрөх болно. Та нар одоо яах ёстой гэвэл хааныг үүгээр өнгөрч явах үед энэ тарайн талмаанууд бүгд Карабасын Маркусын мэдэлд байдаг гэж хэлээрэй. Хэрвээ дихгүй бол би ах トゥ нартайгаа та нарыг эдэн хэсэг тастаж хаян шүү. Бүгд ойлгосноо гэж анхааруулan захилаа. Айсан тариачид ярьдаг муур тийм зүйл хийж магадгүй гэж тэгсэнтэй бүгд зөвшөөрч гин. Муур дахин гүйж хоноо хариулж буй гончид дээр очиод за та нар намайг сайн сонс. Сайн сонсоорой. Удахгүй энэ хавар хаантан явж өнгөрөх болно. Энэ бэлчээр Карабасын Маркус их гэж хааныг энэ хавар явахад нь хэлээрэй. Үгүй бол би та нарыг оройн хоол болгоод идчихэн шүү. Ойлгож байгаа биз? гэж ориллоо. Тэр мөн ойд очиж модчдыг бас айлхан ам өчгийг авав гин. Ингээд бүх юм ёсоорон болж хаантныг Маркустай дэрвдүр нь өнгөрөхөд бүгд л Маркус эзэнтэй гэмэн дуудаж байлаа. Хаан Габриэл рүү нэмсгэлэн хараад чи ямар их өмчтэй юм бэ Маркус? Чи найрсгаар инээлээ. Яг тэр үед муур аимшигт махчны амьдардаг нэгэн том шилтгэний хатаа хурж ирлээ. Тэгээд би таныг өөрийгөө ямар ч амьтны дүрд хувирах чадвартай гэж сонссон. Тэр чинь үнэн үү гэж асуулаа. Тийм ээ, үнэн гэж махчин хариулаад аврах том арслан болж хувираад муур руу дайрч гин. Түүнийг харсан муур гайхалтай. Үнэхээр юр бус юм. Тэ би таныг жижигхэн амьтан тухайлбал хулган болон хувирч чадна гэж бодохгүй л байшгүй гэж албаар басамжлан хэлэхэд мангас чадлагүй яах вэ? Намайг харалтаа гэж архираад хулган болон хувирахад муур ганцхан сарвалтай түүнийг идэж орхив. Яг тэр үед хааны сүүг тэрэг шилтгэний хаалган дээр хурж ирлээ. Муур тэднийг угтан авч Маркусын шилтгэн 5 таймаар л гэж хэлээд хаан гүнж Габриэл гурвыг маш том баярын ширээ зассан өрөөнд дагуулan орл. Энэ бүх эд хөрөнгийг харсан хаан Маркус чи миний охинтой гэрлэх үү гэж асуулаа. Би үнэхээр баяртай байна хаантаа. Гэхдээ би өөрийгөө зүгээр л нэг тэрэмчний хүү гэдгээ хэлэх ёстой. Би бол Маркус биш. Муур маань л надад энэ бүхнийг олж өгсөн юм гэж Габриэл хэллээ. Тэгтэл хаан чи их шудраг хүн юм. Тийм учраас би чамд охиноо чиний ихнэр болохоос татгалзахгүй гэж хэллээ. Ингээд Габриэл гүнжтэй гэрлэж хамтдаа аз жаргалтай амар сайхан амьдарч гинэ. Харин хаан муурны ухаалаг занг хөндлөн биширж түүнийг өөрийнхөө зөвлөх болгосон юм гэдэг. Бяцхан өрсөхийн төсөөлийн ертөнцийг хөгжүүлж Монгол ах хуй сэтгэлгээний соёлыг түгээх зорилготой Unitel Group-ийн бүүвэ хөтөлбөрийн үлгэрийг бүлээн авсан сонсонд баярлалаа.